Чингис хаан тэртээ 1225 онд Сардуул иргэдийг дайлаар мордоод буцах замдаа Бухаас Чихай гэдэг газар Монгол ноёдын чуулганыг хуралдуулж энэ үеэр Харвуул наадам зохиожээ. Энэ наадамд Чингис хааны төрсөн дөө Хавт хасрын хүү Исүнхэ ноён 335 алд газар байрлуулсан байг мэргэн онож харавжээ. Тэрчлэн тэртээ 13 дугаар зууны үед бичигдэж өнөөдрийн бидэнд өвлөгдөн ирсэн түүх бичих соёлын нэгэн үнэт өв бол Чингисийн чулууны бичиг хэмээх нэрээр алдаршсан Монгол бичгийн хамгийн анхны дурсгал болох энэхүү гэрэлт хөшөө юм аа. Энэ бүхнийг Монголын нууц товчоноос толдон харж болохоор байгаа юм. Ялангуяа Исүнгэ түүний эцэг Хавт хасрын баатар зоригийг магтан хэлвэштэй юм аа. Чингисийн чулууны дурсгалт бичих нь одоогор Оросын албаны улсын Эрмитаж музейд их хувь хадгалагдаж байна. Эрмитаж музей нь Оросын албаны улсын Санкт-Петербург хотод урлаг соёлын музей юм аа. Нийт үзмэрийн тоогоор дэлхийд 2 дугаарт ирэмлэгддэг. 1764 онд Оросын хатан хаан 2 дугаар Екатеринагийн санаачлагаар байгуулагдсан байна. Өн эрдний түүхийн балархай жимээр сураг алдалгүй бэлрэхэд Исүнхэ мэргэний их үйл Чингисийн чулууны бичиг тэмдэглэгдэн үлдэх хувьтай нэгэн баатрын түүх байжээ гэж дүгнэхэд хүргэж байна.